2026 оны ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн эзэд тодорлоо. Хилийн зурвастай газар давхцуулан олгосныг хүчингүй болгов. Онцгой байдлын алба хаагчид 166 хүний амь насыг авран хамгаалжээ. Ариг согтууруулах хундаг хууль бусаар үйлдвэрлэж байсан үйлдэлийг таслан зогсоолоо. Ихэнх нутгаар хүүтний эрч бага зэрэг чангарна. Брэдэд цагаан сэрийн баярт зориулсан хүүхдийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. 2026 оны ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо. Тэдэнд ерөнхийлөгч хүрэлцэх, сурлагын өндөр амжилт хүсэж захиад даалгавар гардууллаа. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд 1052 оюутан Америк, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канада, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куб, Казахстан зэрэг 21 улсын ихтэйд сургуульд суралцж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас улсын дархан хилээс зурвас газарт 34 га газар олгосон өмнөх засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор хилээс 900-аас 2.5 км-ийн зайд ашигт малтамлын 54 тусгай зөвшөөрөл олгосон байжээ. Үүний дотор 30 алхаад улсын хилд тулсан газар байна гэлээ. За Монгол улсын хилийн тухай хууль зааснаар хилийн шугамаас 15 км зайг бид хилийн зурвас газар гэж үздэг. Та бүхний тэр хил тойруулаад тод ногоо өнгөөр гаргасан зураглал бол Монгол улсын хилийн зурвас байна. Нийтдээ 54 зөвшөөрлийг хууль зохион зөрчиж зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 1-р сард нийт 410 удаагийн гамшиг аюулт үзэгдэл осол бүртгэгдэжээ. Үүний 352 нь ахуйн галт төмөр байсан бол 47 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Мөн 9 удаагийн геологийн гаралтай, 2 удаагийн биологийн гаралтай аюулт үзэгдэл бүртгэгдэжээ. Эдгээрээс онцгой байдлын алба хаагчид 166 хүний амнаас 48.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Ариг согтууруулах хундаг хууль бусаар үйлдвэрлэж байсан үйлдэлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн таслан зогсоолоо. Нэгжлэгээр зохиж зөвшөөрөлгүй стандартын бус албан ёсны шинжилгээ хийгдэггүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Хүний эрүүл мэндэд аюултай байж болзошгүй. Хурамч 730 шилээр. Хятад, Казахстан, Орос улбаны улсад үйлдвэрлэсэн хурамч онцгой албан татварын тэмдэгтээ 9 нэр төрлийн 270 шил виски, 50000 ширхэг хурамч архины шошго хуран авсан. Мөн аж ахуйн нэгжийн цогтууруулахундаа үйлдвэрлэх эрх нь 2024 оны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тухайн компани өөрсдийн хамаарал бүхий Б аж ахуйн нэгжийн үйлдвэрт шүншиг Монгол Empire Luxury Vodka гэх нэртэй архи үйлдвэрлэж Баянзүрх сонгон нархан дүүргийн захын хүнсний дэлгүүрүүдэд дамжуулан 0.75 литрийн савлгаатай архийг 8500 төгрөгөөр худалдан борлуулж байсан тогтоогдсон. Цагуур орчин шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 13-нд нутгийн хойд хэсгээр 14-нд зүүн хагаст засварж засан шуурга шуурч ихэнх нутгаар хүүтний эрч бага зэрэг чангарна. Алтан улархаг нутаг болон говь тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Брэдийн түүхийн музейд улаан үдийн хьюмор нэртэй хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нэгдлээ. Үзэсгэлэн нь сагаалган болоод Оросын ард түмний эвнэгдлийн жил мөн улаан хот үүсгэн байгуулагдсны 360 жилийн ойд зориулагджээ. Үзэсгэлэнд Мердигевийн нэрэмжит сургуулийн хүүхдүүдийн зургаас гадна музейн санхүү мөргөөс дэлгэжээ. Ice Global-ийн цөөхөр мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.